Тэгэхээр ер нь сахар бидэнд ер нь яг хэрэгтэй юм уу те? Сахаргүй бол бид нар амьдрч чадах юм уу гэд энэ талаар яриа хэлээ. Сахар гэдэг бол нүүрс усны нэг тодорхой нэгдэл. Энэ бол сахар гэхээс гадна нүүрс усны нэлээд олон нэгдлүүд байдаг. Тэгээ хүмүүсийн дунд илүү их танигдсан ярьж заншнараа сахар гэж ярьдаг. Яг хүний бид бол нүүрс ус бол маш чухал. Ялангуяа одоо хүний өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа энергийн 60 орчим хувийг бол нүүрс ус эзэлдэг. Тэгэхээр бол бидэнд бол уул нь энэ сахар гэж яриад байгаа нүүрс ус бол маш чухал. Одоо өөрөөр хэлбэл бид энергийнхаа их үүсвэрийг заавал уурга өөх тосноос илүү нүүрс уснаас авах юм бол хамгийн эрүүл одоо хамгийн зөөлөн замаар одоо өөрөөр хэлбэл энерги илчлээ нөхдөг гэж үздэг. Тэгэхээр уул нь бидэрт маш чухал. Гэхдээ энэ одоо бидэрт хэрэгтэй энерги маань их үүсвэр болдог сахарыг одоо шимэгдүүлж чадахгүй, биедээ зарцуулж чадахгүй болж байгаа тохиолдолд бол өвчин үүсдэг. Тэгэхээр энэ бол нөгөө ард түмний дунд чихрийн шижин гэж яригддаг өвчний шалтгаан болдог.